Ардчилсан хөдөлгөөний удирдагч төр нийгмийн нэр зүтгэлтэн Санжаа сүрэнгийн зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1962 оны 4 дугаар сарын 20-ны өдөр мэндэлсэн бөгөөд 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бусдын гарт зэрлэгээр амиа алдсан билээ. Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн намын нөхдөнд дурсан санаж жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр уламжлал ёсоор ардчилсан намын дарга улсын их хурлын гишүүн Эрдэнэ, улсын их хурлын гишүүн Болд, ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туваан, ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Одбаяр, улсын их хурл дахь ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Зоол Жаргал, ардчилсан намын хэрэг эрхлэх газрын хамт олон Талигачийн гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь түүний дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөлөө. Монголд зоригийн эхлүүлсэн ардчлал шударгаас хүний эрх хэрэгжлөө энэ одоо нийгмийн сайн сайхны үйл хэргийн одоо эхлэл нь өнөөдөр бод биелээ болоод явж байгаа нь бас харахууштай. Тэгээд тэртээ 89-90 оны ардсан улсгалын одоо тэр жавар дажгалсан өдрүүдэд энэ Монголын ард түмнийг одоо бас зоригж өгж, уриалж энэ нийгмийн өөрчлөлтийн төлөө дасах их үр гүйцэтгсэн хүн бол зориг агсан юм аа. Тэгээд зориг агсантаа бас хамт энэ тэмцлийг одоо эхлүүлж явсандаа бол бас бахархаж явдаг. Ингээд өнөөдөр одоо найзгаа мөн одоо энэ дарчлалын одоо анхны удирдагчдыг болсон зоригийн хөшөөнд одоо хүндэтгэл үзүүлж өгч байна. Энэ хүнийг дандаа тийм арчлалын тал, арчсан нам талаас хардаг. Энийг бол зогсоох хэрэгтэй. Энэ бол Монголын ард түмний хөв байсан. Нам хагацгүй өнөөдөр их хурлын гишүүдийг бий хүндэтгэл үзүүлээсээ энэ төс өдрөөс нэгсүүлээд Монголын одоо ирээдүйг дуудсан, эв нэгдийг дуудсан, эвлэлийг дуудсан ийм одоо энэ хүний яг өөрийнх нь амьдралын бүтээл бол тэр. Мөн энэ өдрөөс гадна түүний амиа алдсан 10 дугаар сарын 2-ны өдөр ардчилсан намын удирдлагууд болон журмын нөхдөд нь хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг юм а.